За сайн байна уу? Энэ видео хичээлээр Excel дээр өргөн ашиглагддаг шорткатуудыг авч үзнэ. Яагаад энэ сэдвийг сонгох болсон бэ гэхээр Excel нь өөрөө альва компани, бүхий л компанид тооцоол хийхэд өргөн ашиглагддаг. Excel-ийг мэддэг, хурдан ашигладаг байх нь бас амжилтын нэгэн дэлгүүр юм аа. Тиймээс энэ сэдвийг орох болсон. Тэгээд энэ сураад авчих юм бол их хэрэг болно гэж. За Excel одоо хэдлээ ажиллахын тулд зүгээр интернетээс нэг sample Excel data гэж хайж олоо. Тэгээд тэн дээр ажиллая. Тэгээд энэ хоёр дахь буюу энэ USC-г энэ датаг авчи. За энийг sample гэж зүгээр хэлчих. За тэгээд downloads дээр очиод tab дараад очиод тэгээд Excel дээр хахаар файл маань нэгэн. За энэ файлыг тогтоолгоч. За тэгэхээр хамгийн ихний shortcut маань control arrow control дэшээ доошоо хажуу зүүн жишээ сумнууд байна. Энэ control доош сумыг дарахаар одоо манай курсор маань чи байгаа. Control доош сумыг дарахаар тухайн багныхаа хамгийн доотлох тондрыг авчиж байгаа. За control дэшээ сумыг дарахаар ингээ хамгийн дээдлэгт. Доош сумыг хамгийн доотлох. Энэ ч байж байгаа control дэшээ сум дарахаар датанд очиод дахиад дэшээ сумаар дарахаар хамгийн дээдлэгт. За control баруун сумаар дарах юм бол ингээд баруун талаа датаныхаа яг тухайн датаныхаа баруун тал руу ирж байгаа. Яг тухайн тасралтгүй. За дата энэ чинь дунд нь хоосон байгаа учраас шишилжихгүй байгаа. Би чи очихын тулд дахиад control сумаар дараад ингээд за зүүн сумаар дарахаар бас яг ингээд зүүн тишээ явж байгаа тийм байна. За хэрвээ control одоо энэ нэгдүгээр багнаа сонгоё гэвэл control сумаас сум биш control shift-тэй дараад сумаар дарахаар доош сумаар дарахаар энийг ингээд хөшөлчихнэ. За хамгийн доош юм шиг control shift-тэй дараад дэшээ сумаар дарахаар бас ингээд хөшөлчихнэ. Яг гал сонгох боломжтой. Энэ датаг энэ дата хэдлээ сонгоё гэвэл control shift-тэй дараад доош сумаар дараад тэгээд дахиад баруун сумаар дарахаар ингээд бүгдийг хөшөлчих. За юм байна. Тэгээд цаашаага бүр ингээд явъя гэвэл дахиад shift-тэй дараад control-тэй дараад сумаар дараад ингээд сараад бүгдийг төвчүүлж болно. За яг энэ тасралтгүй ингээд мөр багны хувьд ингээд тасралтгүй яг current region гэж ярьдаг. Одоо энэ байгаа миний яг байгаа ингээд хэсэг датаг тэр чигээр төвчүүлэх нь бол бас нэг хурдны shortcut нь control A гэдэг. Тэгэхээр энэ чинь бүгдийг төвчүүлж байгаа. Энэ чинь нөгөө тасралттай учраас тийшээ явахгүй байгаа тийм. Control A-г одоо энэ чинь одоо хаан шамаг ингээд байж байгаа. A-г дахиад ингээд төвчүүлсэн. Control A дахиад дарахаар ингээд sheet дээр чигээр төвчүүлждэг байгаа. За одоо датаныхаа хаанагтай ингэж явж хаад home туслаараа дарах юм бол ингээд тухайн мөрийн хамгийн ихний баган дээр ингэж ирдэг. Энд чинь ингэ байжсэн бол home-аар ингэ ирж байгаа. За control home дарах юм бол тухайн датаны хамгийн ихний мөрөн дээр мөр баган дээр ирж байгаа. Control end-ийг дарах юм бол хамгийн доотлолт. Энэ нөгөө тухайн энэ шинэ бүх датаны хамгийн сүүлийн мөр маань одоо энэ жишээ байна л дээ. Тасралтай байсан хамаагүй. Тэгээд тэрэн дээр ч control end дарахаар хамгийн сүүлийн баг хамгийн сүүлийн мөрөнд байна. Control end home дарахаар хамгийн их нэгт. За ийм shortcut-ууд байна. За дараагийн өргөн ашиглагддаг shortcut бол тухайн энэ багнаа дотор чигээр сонгох. Тэрний тулд control space заадаг. Control space ингээд дарахаар шууд хэвшүүлж том. За зөвхөн нэг баг нь биш. Одоо олон 2 4 жимэнд баан зоос ингэсэн байж байгаа бол энэ бүх бааныг идэвхжүүлэхэд бол бүх мөрийг ингээд контрол дээр дарахаар ингээд идэвхжиж чинь. Энийг одоо копи хийж бариад ч юм янз бүр үйлдэл хийж болно гэсэн үг шүү дээ. Тухайн мөрөө сонгох юм бол бас ингэж яагаад shift space-ийг дарна. Тэгэхээр ингээд идэвхжүүлж тарч байгаа. Тухайн одоо нэг гэж хэлсэн байж болно. Нэгт мөрч бас тэ. Ингээд тэгээд тэр чигээр ингээд сонгочоод одоо хүссэн үйлдэл хийнэ. За дараагийнх нь хэдлээ ингэдэг. Заримдаа ингээд дата маань ингээд айгүй баг болсон тийм харагдахгүй болсон. Амар одоо том утгатай ингээд дата оруулахаар ингээд харагдах болсон байх тийм. Энийг тэгээ яаж томруулах вэ гэхээр тухайн одоо багнаа идэвхжүүлж байгаа. Тэр чигээр control space дараа тэгээд alt O C A дарахаар ингээд томноор чинь энийг adjust хийж байгаа тийм. Outfit гэдэг нэрлэдэг. Тэгээд
хүнд харагдах үс аштайхан байдлаар ингээд томруулж өгдөг. За энэ Alt O C A гэж гарч байгаа тийм. C гэдэг нь одоо column гэдэг багныг төсөөлж байгаа. За хэрвээ ингээд мөр маань ингээд байгаас айгуу нарийнхаа байгаад энийг томсгож харъя гэвэл хэлээ shift space дэж мөрөд төгсөж чад Ctrl Alt O R одоо row тийм R A гэдэг автомат ингээд томруулж байгаа. Энийг зөвхөн нэг биш олон мөрөн дээр ч гэсэн хийж болно. Олон баган дээр ч гэсэн түрнөөс Ctrl Alt O C хийж болно. За. За одоо дараагийн шилжүүлэх байгаа бол маус хоёроо дагаад application key гээд application key маус хоёрыг маус арга биш application key гэдэг Windows-ийн баруун талын Alt Enter гэдэг байгаа. Application key. За энэ төвшөрийг дахиад бидэрт маус хоёрыг өгдөг. За тэгээ энэчнээс нь хэлээ тухайн мөр багандаа төгсүүлдэг их. Мөрөө ингэж төгсүүлчихэд одоо маус хоёр ингэ дагаад тэгэхээр энэ ч одоо ингэ сонголтууд байгаа. Hide те. Тэгэд hide хийхин тулд одоо зүгээр байж зүгээр аашиг ичээд арчхад л hide болчихно. Тэгээд хурш хоёр мөрийг нэвтрүүлж агаад маус хоёроо нөгөө application key даалаа. Unhide хийхээр нөгөөх маань unhide болчихно. Юм байна. Мөрөн дээр ч тэгээд адилхан. Энэ одоо гурван нөхрийг идэл unhide хийх юм бол маус хоёроо даалаа. Hide H даалаа. Тэгээд төгсүүлж агаад маус хоёроо даалаа. Unhide даалаа. За ингээд хурдан hide unhide хийгээд болно. Энэ их маш өөрөг ашигладаг. За бас мөрнийхөө одоо за энэ бааныхаа одоо өргөнийг зөксүүдийг одоо column width тэгээд одоо энэ чийж тий C-г даруул болно гэдэг нь C-ийн дагуу зураас. Тэгээд энэ чийж байгаа C-г дараа. C-г дахиад эхлээд copy дээр дараагийн 2 дахь удаа column width тэгээд чи очоод за итлээ бааныхаа одоо хэмжээг өөрчилж. За энэ чи одоо яг тийм 20 гэж бичээл. Тэгэхээр энэ ингэ том болчих. Энийг одоо буцаахын тулд төвчүүлж хагаад моuse хийлээ. Ширлээ. Тэгээд одоо 8 ингэ буцааж болж. За юм байна. За дараагийн пунктс бидэрт шинэ баг үүсгэх нэмэх оруулах хэрэг гардаг. Тэр ихэд одоо төвчүүлж хагаад контрол нэмэхээ дарахаар контрол нэмэх дарахаар ингэ шинэ баг нөрөн за мастеринг компьютер контрол shift нэмэх минийх дээр контрол shift нэмэх одоо энэ компьютерс шалтгаанаар контрол нэмэхтэй л юм бол за контрол хасахыг дарахаар ингээ устдаг. За хэдл одоо шинэ баг нь одоо мөр нэмийг ивэл контрол нэмэх гэдэг ингээд за энэ нөхцөлийг одоо ингээ устгахын тулд контрол хасгаа дараал. За юм дараагийн маань post special хэдлээ хийдэг одоо нэгтэж энэтэй ч юм уу одоо нэг утгыг авчаад хэдлээ control V гэдэг хараа ингээд paste хийдэг. За тэгтээ хэдлээ бас нөө одоо энэ чи маус хоёроо дарж байгаа post special гэдэг чи сонголт байдаг шүү дээ. Тэгээ 9 жирийн ингээд сонголтууд байгаа. За энийг заавал маус хоёроо дараад хийх шаардлагагүй. Хамгийн урд хийдэг арга бол control alt V гэдэг хараа ингээд харилцах гараад ирж байгаа. Энэ харилцах цонхноос одоо хэдлээ value-гаар зөвхөн утгыг авах юм, формулагыг авах юм, форматыг авах юм уу гэдэг. Формулагыг авах юм бол тухайн формулагыг чирчдэг тий. Чирээд яг адилхан формула гэдэг. За value авах юм бол зүгээр нь утгыг шууд хуулдаг. Comment гэдэг энэ 9 жирийн сонголтууд байгаа. За энэ чинь одоо би одоо value-г сонгоно гэх юм бол одоо V-г ногоор зүүн сонгож V-г дар. За хэрвээ одоо comment-ийг сонгоо гэх юм бол comment дээрээс нүд байлаа гэж тод C гэдэг. За ингээд энэ дотор ингээд хэдэн сонголт байна. За таба дарахаар дараагийн одоо энэ ч одоо past гэдэг одоо хэсэг сонголтууд байгаа. Таба дарахаар дараагийн одоо энэ operation гэдэг дөрвөл орж ирнэ. Тухайн хуулж байгаа утгаа copy хийсэн утгаа яг нөгөө байгаа одоо очиж байгаа сэлний өнөдний утган дээр нэмэх үү, хасах уу, үржүүлэх үү, хуваах уу гэдэг сонголтууд байгаа тийм. Тэгээд нэг сонгоод хийчихэ. За тэгээд хооснуудыг нөгөө алгасна гэвэл энийг даа. Тэгээд дахиад таба дарж байгаа. Дахиад таба дарахаар transpose гэдэг хөрвүүлдэг тийм нөгөө за одоо жишээ нь
Энийг аваад энэ ч value-г авъя. Тэгээд transpose хийхэд бол зүгээр ийгээд арчин. Дэшээ тосч чинь тэгээд enter дахаа. Тэгээд яг энэ утгуудыг тоо утгыг нь улаад тэгээд хөрвүүлсэн. За тийм ээ. Тэгэхээр control alt V-ийн fast switch-ийн сонголтууд нэлээд хамгийн амар их түгэл ажилладаг. За дараагийн томьёо shortcut бол control R. За энэ нүдний утгыг одоо энэ тал дээр хуулъя. За томьёо бол томьёог нь хуулъя, тоо бол тоог нь хуулъя гэж байгаа control R right гэдэг тарчна. Тэгэхээр яг хуулагч. Яг энэ одоо өмнөх өөнүүдний хоёр байсан бол энэ өмнөх одоо пинүүдний хоёр гэдэг яг томьёог нь болсон байна. За control дээрээс дээд нүдэд доошо хуулах жаал control D тарчна. Тэгэхээр ингээд хуулах control D хаваад байгаа. Control одоо энэ чи одоо control энэ чи томьёо control D дарахаар ингээд томьёо яг ингээд хуулах. За. Одоо ингээд бахан тоонууд байлаа. Одоо энэ тоонуудын нийлбэрийг хэлээ авахыг хүсчихвэл хамгийн доор нь очоод alt тэнцүү эсвэл нэмфэд. Тэгэхээр одоо шиг мөрөөр нь таниад энэ хөтөлбөртүүдийн нийлбэрийг авчихсан тийм. За хэлээ энэ ч очоод ингээд alt нэмфэд гэх юм бол ингээд нийлбэр шууд аль ингээд мөрөн бага нь хэлээ доор нь очоод доор нь хажууд очоод нийлбэрийг авъя гэвэл заавал ингээд саамд нэгшлэх шаардлагагүй тийм. Бас болон alt нэмэх alt тэнцүү гэдэг. За. Тэгэхээр нэг болчих. Энэ хурдан нийлбэрийг авчлах нь. За, тухайн нөгөө нүдээ edit хийхэд бол F2-ыг дараад нүд рүү орчин чинь F2-ыг дарахгүй бол одоо хэлээ mouse авч одоо 2 дараад ингээ ордог тийм. Тэгэхээр зүгээр F2-ыг дарчихсан шууд орно. За, одоо миний яг өөрөө ашигладаг бус хүмүүстээ яг яаж ашигладгийг мэдэхгүй нэг арга бол би одоо энэ чинь ингээ томьёо байлаа. Энийг ингээд яг энэ баганд тэр чигээр нь хуулах чагаа гэж хэлдэг. Тэгэх юм бол тэгэхээр би ингэж нэг хуулчаад тэгээд копидод хамгийн доош ингэж очиж аваад тэгээд баруун тишээ нэг явж хагаад тийш яваачаад тэгээд контрол V-гээд арчаа ингэж шууд томьёог хуулах хэрэгтэй. За ийм хурдан томьёо хуулах арга. Өөр хүмүүс за шууд хийж хийх арга бол нэгээс нэг хуулчаад ингэж доошо дардаг тийм. Энэ бол зарим тохиолдолд ажилтгүй. За тэгэхээр шууд хамгийн дээдлэлт нэг хулчаад доош очиж байгаа тэгээд томьёо доороос дэше болж байгаа. За. Бас нэг хэлээ ингээд томьёонд ажиллаж байгаа одоо run between гэдэг энэ томьёог хийх чинь. Энэ хийх жаал одоо ингэж бичээд ингээд дэше сумад арч яваач очоод тэгээд сонгосон формулагаа одоо бүтэн бичгийн тул таба дарчихна. Тэгэхээр ингээд шууд бичигдчихдэг. За энд нэг юм хурдан арга байдаг. За. Дараагийнх нь control G go to. Одоо control S гэдэг гарч чинь control G. Хэдлээ одоо A 100 гэдэг бүтэнд өчил. Тэнд ингэ бичээд шууд бидрийг A 100 дээр ингэ авчиж. Тэгэд ингээд дуурайхаа хүссэн газар л ингээд маш олон ингээд дататай шийдэн дээр их хэрэг болдог. За одоо би нэг дээр авч чиглэл гээд бид ирчихэж байгаа. За дараагийн заах юм бол одоо хэлээ энэ ингээд бахан сонголт томьёонууд одоо функцүүд байждаг. Эдрийг шууд ингээд заавал маусаар очиж авах шаардлагагүй. Alt-оор дамжаад очиж болдог. Alt-оор одоо дарлаа. Тэгмээд одоо энэ өсвнүүд хандарч байгаа. Энэ өсвнүүд ямар учиртай вэ гэхээр одоо аашиг дарах юм бол энэ home гэдэг цэс рүү одоо R-ыг дарах юм бол R доторх цэсрүүд рүү очино. Хэдлээ одоо аашиг даръя. Alt-оор дарсан. Аашиг дарлаа. Тэр одоо энэ home-ийн доторх ингээд цэсрүүд байна. За тэгээд энэ одоо сонголтыг энэ тухайн нэг томьёог ажиллуулахын тулд энэ өсвнүүдийг дараа гэж байгаа. За тийм одоо ингээд хэдлээ сая андуураад H-ийг дарахгүй өөрийг дарах гэсэн гэж бодвол хэдлээ escape-ийг дараад буцна. Тэгээ буцаад очиж. Тэгээд хэдлээ одоо R-ыг дарахыг хүссэн юм. R-аагаа дарчин. Тэгээд R ингээд дэвдснүүд ингээд харагдаж байгаа. Тэгээ энэ өсвнүүдийг
сонгоод төгссөн томьёог ажиллуулж болно. За хэлээ жишээ болгож хэдэн томьёог ажиллуулж үзье. За эске дарахаар ингээ авчин. За Alt Home гэж аашиг дарлаа. За одоо ингээд хэдэн бахан сонголтууд байна. Энэ өнгө өөрчлөгч байгаа бол аашиг дараа гэж. За хэлээ аашиг дараа. Тэгээ өнгөний сонголтоо гаргаж байгаа. За тэгэхээр ингээд сумаа дараад дэсээ шиг бүлгээд дурынхаа өнгө очоод сонгоод интернет арчих ингээд нүд маань ийм өнгөтэй болчихно. Тэгэл хурдан тий Alt хоош аашааш ингээд хоёр дараа хэлсэн. Тэгээд энэ хамгийн өргөн ашигладаг шорткатад ер нь ашигласаар яагаад нэг зээлждэг. Тэгээд тэрийг шууд дараа шууд маш хурдан болчихдог. Ингээд заавал маусаар яваад байхгүй. Одоо энэ чинь очоод Alt аашааш ингээд гэл дараад ингээд хатар. Ингээд за тэгээд эске дараад байлуулдаг. За дараагийн за нэг сонголт одоо Alt ааш байж. За тэгээд big энэ B border гэж big сонгохоор border ямар border байх вэ гэж. За хэдл одоо энэ бас хүснүүдийг сонгоод border гэж болно. Left border хийх юм бол хэдл L-ийг тарна. Тэгэхээр одоо энэний маань зүүн талд нэгээд border үүссэн байна. За энэ мэтлээ ингээд ашиглаж болдог. За одоо Alt аашиг дараасан бол одоо Alt одоо R-ыг даръя. Review гэдэг чинь тий. Одоо new comment хийх оруулыг бол C тань. Тэгээд одоо hey. За тэгээд SK2 дарахыг авчих. Одоо comment одоо edit-лийг бол Alt R одоо энэ edit comment T гэж тий. T гээ ороод тэгээд ингээд ач. За ингээд маш олон ингээд комбинацууд байгаа. Тэгээд тавтаа ашиглаж болно. Тэгээд миний одоо хамгийн өргөн ашиглагддаг комбинацууд бол энэ хавцаа хэрэглэнэ. Энэ чинь нөгөө одоо чи хоёр оронтой, авралтын оронтой тий байгааг одоо Alt H 0 гэдэг хамт 3 оронтой. 0 гэж яваад нэмний орон нэмэх гэдэг. Дөрөвд. За ингээд Alt H 9-ийг дарахаар ингээд багасч байгаа. За ингээд маш олон оронтой ингээд за ингээд энийг одоо хоёр оронд руу шилжүүлэхийн тулд ер нь бол Alt H энэ K гэдэг энэ аккаунт ингээд K-га дарчих ингээд хоёр оронд руу шилжүүлдэг. Ер нь альва ингээд тог одоо энийг эдгээр ч гэсэн тийм Alt H K гэдэг дарчих хоёр оронд руу ингээд шилжиж байгаа. За энэ ингээд томьёо дөрөв ашигладаг. Тэгээд аль болох одоо маусаас зайлсхийгээд энэ шорткатуудыг ашиглах юм бол ингээд басаад тэгээд яг өөр ашиг мэдэгдээд эхэлдэг. За одоо энэ нэг дата одоо хэлээ чарт график үүсгэж байгаа гэж үү. Тийм бол чарт ингэж идэвхжүүлж хагаад бид одоо insert гэж чарт оруулж штэ. Тэрний оронд Alt F1-ийг дарт. Alt F1-ийг дахаа нэг чарт гаргав. За тэгээд чарт үсэн. Тэгээ энэ янз бүрийн юм эдитлээд өөрийнхөө хүсэж чартыг авах тийм. За энэ дээр бас нэг shortcut гэх юм биш. Жохон өөр зүгээр өөрийнхөө өргөн ашигладаг нэг аргыг зааж бодсон. Тэрний юу гэхлээр би одоо дандаа нэг төрлийн графикийг аягүй олон хийдэг гэж бодъё л. Тэгэх юм бол аливаа ингээд шинэ график зургууд шинэ тоо ингээд оруулгуудлыг тэр загварын графиктай байлгая гэж бодъё. Тэгэх юм бол би тэхийн тулд би энэ темплейт үүсгэдэг. Темплейт буюу нэг загвар үүсгэдэг тийм. Эний темплейт үүсгэхийн тулд save as template гэдэг. За энийг одоо энэ одоо загвар одоо графикийг ямар одоо бидний одоо загвар гэдэг биднийгээд нэрлэжээ. За тэгээд одоо энэ маань ингээд загвар болсон байгаа. Одоо ингээд хэдлээ загваруудад очие. Одоо recommend charts, одоо all charts, тэгээд templates гэдэг энэ чинь байж байна. Тэгээд бидний гэж хийж. За энэ дээр очиж mouse хоёроо set as default chart default гэдэг. Тэгээд одоо шууд alt F1-ийг дараад тэр ямар нэгэн график үүсгэе гэвэл тэр график маань одоо бидний энэ темплейттэй адилхан загвартай график гарч ирнэ гэсэн. За тэр тийм байдаг. За дараагийн томьёо. За хэдлээ Excel-ийн одоо шийтэнд ажиллана. Шинэ шийт үүсгэхийн тулд Shift F11 гэдэг. Shift F11 гэдэг хаа шинэ шийт үүсгэж байна. За одоо шинэ шийтэд нэрлэе. Нэрлэхийн тулд Alt H дараад
За тэгээд энэ зааж Alt H O. За тэгээд энэ чинь rename sheet гэж энэ R гэдэг харагдаж тийм. За тэгэхээр үндсэндээ Alt H O R гэдэг хаа ингээд одоо гараад ирчих. За тэгээд хэдлээ. Энэ чинь энийг одоо ингээд нэрлэлчихье. Энтрээ таад гарчин. За ингэж болж байгаа. За энэ sheet-ийг одоо хамгийн сүүлд авчи одоо байрын солио гэх юм бол Alt H энэ O одоо O сонголт энэ чинь энэ дотор энэ чинь move or copy гэж байгаа move m-ийг дахаар m. За энийг одоо энэ өөр одоо яг энэ байгаа sheet-ийг move to end гэдэг шиг очичоод одоо энэ дээр дахаар хамгийн сүүлд авчиж. За ингээд энэ sheet-нүүдээ байрын солиод гэж болно. За sheet-ийг устгах гэвэл Alt H одоо D энэ чинь delete гэж байна. D за cell-нүүд нүднүүд устгаж болно, row, column устгаж болж байна те. S хэрнээ sheet-ийг устгах. За S-ийг арч. Тэгэхээр ингээд устгаж. За ингээд аливаа sheet устгах боломжтой байхгүй бол буцааж болдгоо. За энэ төмөр байна. Энэ sheet-нүүдийн хооронд ингээд хурдан шилжихэд control page down дарахаар дараагийн ингээд шийдвэрлэлүүд control page up дарахаар ингээд рүү ингээд явдаг байгаа. За олон Excel нээлттэй байвал одоо олон програм нээлттэй байвал Alt tab-ыг дараад ингээд хооронд шилждэг тийм. За хэрвээ одоо хоёр Excel нээлттэй байвал control tab-ыг дарахаар ингээд шууд Excel-үүд хооронд ингээд шилждэг. Зөвхөн Excel-үүд хооронд. За тэгээд нэг зүгээр control N-ээ дараад шинэ Excel үүсгэж. Одоо тэгээд нөгөө хоёр Excel байгаа. Нөгөө Excel-ийг шилжүүлэх бол control tab-аа дарлаа. Нөгөөдрөө шилжүүлэхэд control tab-аа дарлаа. Ингээд Excel-үүдийн зөвхөн Excel-үүдийн хооронд хурдан ингээд шилжүүлж. За одоо тэгээд Excel-ээс гарахын тулд бусад програмаар гаргах гэдэг control W дараад чинь тэр ингээд гараад авчихна. Хэвээ өөрчлөлт хэдлээ өгсөн юм бол хадгалах өнтрийг асуу тийм. За одоо ингээд Excel дээр янз бүрийн өөрчлөлт хийчихэд шууд save as гэдэг шинэ нэртэйгээр хадгалдаг тийм. Тэрний тулд F12-оор дарчих. Одоо F12-оор дараад одоо хэдлээ sample 1 гэдэг шинээр ингээд шийдвэр үүсгэж. За ингээд ийм томьёонуудыг өнөөдөр үзэхийг төлөвлөсөн байна. Дараагийн хичээлүүд дээр зөвхөн шорткатуудаас гадна Excel дээр ер нь өргөн ашигладаг пункт зүй, Excel дээр ер нь альва шинжилгээг хурдан хийхэд тусалах типүүд тийм зав санаудыг өгөхийг зорно. Анхаарал тавьсан баярлалаа.